сангийн сайдын өргөн барьсан төсвийн тодтолцооны хуулиар бол төслөөр бол 1.4 их 80 төгрөгийг хэмнэн. За энэ хэмнэсэг хөрөнгөө болол тэтгэврийн тодорхой хэмжээнд нөлөөлнө. Эргээд төрийн үйлчлэгээний албан хаагчдын цалин 11 сарын 1-ээс нэмнэ гэдэг ийм зорилготойгоор тодтгол хийж байна гэдэг хэлсэн. Мөн өвлийн бэлтгэлийг бас хангах хүрээндээ бас тодорхой хэмжээний хөнгөлтийг одоо хийнэ гэдэг байдлаар орж ирсэн. Энэ чинь бол боломжгүй байхгүй юу? Яагаад вэ гэхээр нэгдүгürt нь энэ Монгол улсын төсөв бол нийт Монгол улсын хэмжээнд, Монгол улсын эдийн засгийн хэмжээнд иргэдээ төрийн үйлчлэгээний албан хаагч юм уу, хувийн хвшил гэдэг юм уу ядлахгүйгээр үйлчилдэг ийм байдлаар хууль батлагдаж явах ёстой. Гэтэл одоо манай эрх барьж байгаа засгийн газар маань зөвхөн төрийн үйлчлэгээний албан хаагчдын цалин нэмэхийн тулд, зарим хэсгийнх нь тэтгэврийг нэмэхийн тулд, өвлийн бэлтгэлийг хийхийн тулд гэдэг байдлаар өнөө иргэдээс, хувийн хвшлээс, аж ахуйн нэгжүүдээс татвар хэлбэрээр хурааж авсан энэ төсвийн бүрдүүлэлтийг ингэж ашиглана гэдэг байдлаар оруулж ирж байгаа нь өрөөл юм аа, өрөөсгөл юм байгаа юм аа. Тийм учраас би энэ дээр одоо тодорхой хэмжээгээр санал гаргасан. Ерөнхийдөө хэлж байна лээ. Бүсээ чангалах хэрэгтэй гэнэ. Ард түмэн болвол айл эртнээс бүсээ чангалсан шүү дээ. Махны үнээс ахуулаад чангалсан байгаа да. Одоо төр засгийн газар бүсээ чангалах хэрэгтэй байхгүй юу? Ямар тохиолдолд бүсээ чангалах вэ гэхээр бүтцийн өөрчлөлт хийж ижил бүсээ чангаж таарна. Түүнээс биш жижиг хэмжээний нэг косметик өөрчлөлтүүдийг хийгээд эсвэл зөвхөн нэг хэсгийнхний асуудлыг шийдэх гэж энэ тодтгол хийх нь өөрөө буруу юм байгаа. Үндсэн асуудал нь юу вэ гэхээр эдийн засаг нь бүхлээрээ халаад байна. Эдийн засаг нь бүхлээрээ үн маань бүхлээрээ унчаад байна. Зөвхөн одоо энэ үнийн өсөлт гэдэг юм уу, энэ бензиний үнийн өсөлт чинь зөвхөн төрийн үйлчлэгээний албан хаагчдад нөлөөлөд байгаа юм биш. Бүх аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж байна. Бүх иргэдэд нөлөөлж байна. Иргэдийн цалин, иргэдийн орлого бол хязгаарлан бүдэл тогтмол байдаг. Зардал нь байн өсөж байна. Энэ бензинтэй холбоотойгоор, бензиний үнийн өсөлттэй холбоотойгоор байн өсөж байна. Ингэсэн тохиолдолд яах ёстой вэ гэхээр өнөөдөр засгийн газар нийт Монгол улсын эдийн засаг руу чиглэсэн арга хэмжээг авах ёстой. Энэ төсвийн тодтголыг аливаа гаргаж байгаа шийдвэрүүд бүгдээрээ нийт Монгол улсын хэмжээд Монгол улсын эдийн засаг руу чиглэсэн, нийт иргэд рүү чиглэсэн ийм шийдвэр байх ёстой. Энэ утгаараа би бол энэ төсвийн тодтгол дээр бол шүүмжилт хандж байна. Одоо мэдээж та хэлж байна Монгол улс руу чиглэсэн гэдэг. Ерөнхий нэг тодорхой сонирхлын бүлэг гэх юм уу, хэсэг бүлэг хүмүүс зориулсан л одоо цалин тэтгэвэр нэмэх шийдвэр гарчихлаа л да. Яг нөгөө мөнгө олж ирдэг, татвар төлдөг хэсэг рүүгөө ерөөсөө чиглэсэн бодлого гаргасангүй. Яагаад ер нь цалин нэмэх шаардлага үүсэж байгаа гэхээр эдийн засаг чинь тэр чигтээ дороотоод байгаа учраас, мөнгөний үн тэр чигтээ унаад байгаа учраас өнөөдөр цалин нэмэх шийдвэр шаардлага үүсэж штэ тий. Тэгэхээр үндсэн асуудал хаанаа байна гэхээр эдийн засгийн дороотолт л байгаа байхгүй. Үндсэн асуудал нь хаанаа байна гэхээр төсвийн хэд үргэлгэн байдал, хэд данхаад байдал байхгүй юу. Тэгэхээр тэр лүгээ чигээс арга хэмжээ авах хэрэгтэй. Шатхууны үн үлэмж нэмэгдсэн. Тэгэхээр энэ дээр та ямар байр суурьтай байна? Наадмаас хойш маш их хэмжээгээр нэмэгдсэн. Энэ бол ерөөсөө хүн болгонд нөлөөлж байгаа. Аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж байгаа учраас нөгөө бүтээгдэхүүнийх нь өртгөд нь нөлөөлж байгаа учраас хийж байгаа ажилд нь нөлөөлж байгаа учраас энэ орны үндсэн суур зардлыг бий болгоод байгаа учраас яг энэ шатхуунтай холбоотой асуудлуудыг шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр та бүхэн сэрвээ сандживэл одоо гайрд чи санжин нүг уу 2012 оны үед үн тогтворж болох хөтөлбөр гэж явж ирсэн шүү дээ. Энэ одоо хийх шаардлага үүсэж байна гэсэн үг. Энэ бол бүх яг эдийн засгт нөлөөлөх эмчилгээ болж таарна. Ямар байдлаар хийх вэ? Надад шийдэл байгаад байгаа. Энэ шатхуун импортлж оруулж ирж байгаа. Шатхууны үнийг өнөөдөр төр барьж байгаа. Зохицуултыг нь хийж байгаа. Нэгэнд ороод ирсэн шатхуун маань өөрөө барьж байгаа үнээс өндөр өртөгтэй болчихж байгаа бол энэ завсрыг нь татаас байдлаар өгөх ёстой. Төр ажил нь амжилттай, ашиг орлоготой байх үед татвар хэмжээгээ татварын татвар байдлаар авдаг шүү дээ төр. Тэгвэл асуудал хурцдсан амжиргаа хэцүүцсэн үед нь төр эргээд татаас маягаар өгдөг, эргээд хардаг, зохицуултыг хийдэг энэ механизмыг нь оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яах вэ гэхээр бүтцийн өөрчлөлт нэгдүгээрт нь хийх хэрэгтэй. Засаг. Ямар байдлаар хийх вэ?
Одоо бол энэ ч соёлын яам байна. Соёл спорт аялал жуулчлалын яам байна. Цахим хөгжлийн яам байна. 2026 он дээр төсвүүдээр маш их хэмжээний мөнгө суулгацсан явж байгаа. Тэгвэл татан буулгалт хий. Энэ чинь гэхдээ энэ хариуцж байгаа асуудлын тэр чигт хайчин гэсэн үг биш байхгүй юу? Тэгээд өртгөний зохицол одоо зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа үнээсээ илүү гарсан байгаа бол тэр зөрүүг нь энэ татаас байдлаар нүгий. Ингэх юм бол иргэд дээр ирэх нөгөө дарамт нь багасна. Аж ахуйн нэгжүүд дээр их дарамт нь багасна. Энэ татаас шатхуун импортлогч нар дээр очино. Тэгвэл засгийн газар шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцох ёстой. Энэ олж байгаа орлогоосоо та нар тодорхой хувийг нь шатхуун нөөцлөх савн зарцуулнаа. Тодорхой хугацааны дараа та нар ийм нөөцлөг болно гэж чадах юм бол ингэж тохиролцож чадах юм бол энэ татаас хөтөлбөрт оролцоо, үн тогтворжуулах хөтөлбөрт оролцоо гэсэн үг. Ингээд зах зээл дээр байгаа бензин шатхууны үнийг тодорхой түвшинд нь барина, иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа мөн үү? Мөн. Хоёрдугаарт нь зэрэгцүүлээд аж ахуйн нэгжүүдэд татаас хэлбэрээр очиж байгаа энэ мөнгө нь дахиад нөөцийн савыг барихад зарцуулагдана. Ийм байдлаар бүтэн эдийн засгаа эрүүлжүүлэх байд чиглэл рүү явах хэрэгтэй. Гэсэн ийм байр суурьтай. Та бас пост хийсэн байсан шүү дээ. Түрүү өөрсдөө одоо ингээд үсэж хангалаа. Харин ч эсэргээр. Дээрэс нь шатхууны үнийг одоо 960 байгаа. Евро А92. Одоо тэгэхээр иргэд үнийг одоо таны ярьж байгаа үн тогтворжуулах асуудал яригдах юм одоо хэрвээ хэрэгжлээ гэж бодоход үнийг бууруулж ард иргэдийн хачнаас хөнгөлнө гэж ойлгож байна зүг үү? Яг зөв. Өнөөдөр энгийн А92 3040 байгаа. Евро 92 4960 төгрөг байгаа. Энийг бол жинхэнэ ард түмний одоо бензин гэж нэрлсэн шүү дээ. Энэ бол үнэн байхгүй юу? Энэ дээр Монгол улсын эдийн засгийн үндсэн үн бүрдэж байгаа байхгүй юу? Тогтож байгаа. Тэгэхээр энийг л амаргуун дээр тогтворжуулж иж өнөөдөр эдийн засгаа тогтворжуул. Тэгэхгүй энд байгаа нийгмийн тодорхой нэг хэсэгт нь чиглүүлээд цалингийн нэмэх нь бол зөвхөн косметик хагалгаар болно гэсэн үг. Тэгээ би энэ дээр бас өчигдөр нэг пост хийчихсэн юм аа. Тэр пост нь яасан бэ гэхээр бүлгийн хурал дээр миний ярьсан санаа бол үндсэндээ тэгээ пост болоо орцсон гэсэн үг. Соёлын ямаа татан болгоё. Захин хөгжлийн ямаа татан болгоё гэдэг чинь. Тэгээ соёлын ямаа нь өөрөө ямар онцлогтой вэ гэхээр энэ онцлогийг бол би маш сайн мэдээд байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр орон нутгаар явж ажиллаж байхад бол сум болгон дээр байдаг хамгийн бага цалинтай, хамгийн хүнд нөхцөлтэй бүр засвар хийх шаардлагатай газрууд бол соёлын төвүүд байдаг. Соёлын төвд ажиллаж байгаа тэр иргэд бол хамгийн бага цалинтай байдаг байхгүй. Тэгэхээр эн чинь юг харуулад байна гэхээр өөрийн гэсэн яамтай байхад хүртэл нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаа байхгүй. Бие даасан яамтай байхад нөхцөл байдал сүүлийн хэдэн жил өөрчлөгдөөгүй учраас энэ яам ажиллаа хийхгүй нэ гэсэн үг. Тэгээд энэ яамыг нь байхгүй болгоно гэдэг салбарыг нь тэр чигтээ хайчин гэсэн үг биш байхгүй. Нэгэнт одоо тэгээд төсвийн тодтол өргөн баригдсан. Одоо энэ үн тогтворжуулах хөтөлбөр ч гэдэг юм уу, эдгээр яамыг татан буулгах асуудал ч гэдэг юм уу. Яг бодитоор одоо шийдэгдэх хүнд хэцүү харагдчихлаа. Дээрээс нэгэн газар одоо энэ дээр ялангуяа энэ хамгийн ард иргэдийн өргөн ирлээнд байгаа шатхууны үнийг бууруулах дээр энэ төсвийн тодтол дээр ямар нэг юм хийсэн юм шүү. Тэгээд нэгэн одоо өргөн барьцсан байгаа. Тэгэхээр улсын хурал дээр орж ирэхэд энэ өргөн баригдсан энэ хуулийн төслийн хүрээнд юм яригдана. Тийм учраас бидэрт бас яг адилхан мэдээлэлтэй дүнж өчигдөр мэдээлэл авч байгаа учраас би өнөөдөр хийх ёстой байсан, хийх шаардлагатай байгаа энэ ажлыг л өнөөдөр сануулж улсын хурлын гишүүний хувьар би сануулах үүрэгтэй. Тийм учраас хэлж байгаа юм. Тэгээ магадгүй татаж аваад дахиад шинээр оруулж ирдэг юм уу? Ийм байдлаар нэн даруй яг асуудлынхаа гол руу чиглэсэн энэ ажлыг хийгээсэй л гэж хүсэж байгаа.